Тэмүүжин нарын 17 гишүүний тоонд нь би явж байгаа бас хамтран санаачлагч. Тэгэхээр яг хуу жирийн ингээд хүмүүст юу гэж ойлгуулах гэж байгаа юм одоо нөхцөл байдал үүсээд байна гэхлээр арцлан нам юм шантаж хийгээд байна. Тэгээ одоо ингээд намын дарга их хурлын дарга давхар хийж болохгүй, их хурлын дарга аль нэг намын дарга хийж болохгүй гэдэг энэ улс төрийн одоо шахалт гэж орчуулагдаж ойлгогдоод байгаа. Тэгэхээр байнгын хорооны одоо хурлын тэмдэглэлд өөрийн байр суурь энэ дээрээс үлдээх ёстой гэж бодож байгаа. За өмнө нь бол одоо хоёр инх бол нэртэй хүн аль нэг намын дарга хийнгээ бас одоо парламент удирдахжсэн. Энэ нь бол зөв жишг биш байсан юм байна гэдэг нь бол субъектив хандлагаар биш ойлгомжтой болсон. Тийм учраас Монгол улс парламентын үгд найрамдах хорон юм бол парламентод ёсон хамгаалж бэхжүүлж явах ёстой. Үндсэн хуулиас гадна үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1-1-4 дээр ч гэсэн энэ парламентын засаглал нь өөрөө Монгол улсын эрх чөлөөт байдал тусгаар тогтнол бүр эрхт байдлын баталгаа юм а гэсэн ойлголт байгаа. Гэхдээ өдрөөс өдөрт улс төрчид нь өөрсдөө ч тэр олон нийтийн одоо парламентод итгэлийг унгаах ийм зүйлүүд болдог. Нөгөө талаасаа бид нар эдийн засгийн асуудал ярихаараа л дэлхийн нийтийн нөхцөл байдал, геополитикийн асуудал гэж ярьдаг хэрнээ парламентын засаглалын энэ одоо сорилттой үе дээр энийг тэр болгон ишилдэггүй. Өнөөдөр дэлхийд дахинд хүчтэй хүчгүйгээ гэсэн ийм ноёрхлын давлгаа явж байгаа үед Монгол улсын энэ одоо тусгаар тогтнолын аврал хамгийн том боломж бол нэг хүний одоо нодороор гусаад орчихгүй байх энэ одоо сэхэрэл бол парламентын засаглал бэхжүүлэх энэ хууль эрх зүйн орчныг сайжруулах зүйлээ гэж харж байгаа. Энэ үүднээсээ ямар ч үсэн ингээд кейс буюу одоо нөхцөл байдлаас үүсээд дараа дараагийн нөхцөл байдал хүртэл ингээд сайжраа явж байгаа сайн гэж харагдаж байгаа маа. За тэгэхээр бол Тэмүүжин санаачлагчийн гишүүн хууль санаачлагчийн үг бол илүү их тийм мэрэгжлийн хүмүүс рүү хуульчд руу ойлгомжтой байдаг. За яг ингээд би одоо хуулийн төслийг бичсэн Тэмүүжин гишүүнээс нэг зүйлийг асуулт байдлаар хэлэх гээд байгаа нь маш энгийн одоо парламентын хууль батлагчд гэхээс илүүтэйгээр жирийн иргэдэд зориулаад яг энэ хуулийн амин сүнс ач холбогдлыг маш товчхоноор хилээч. Яг тэгэхээр өнөөдрийн болж байгаа үйл явц өрнөл дандаа улс төрийн байдлаар тайлбарлагддаг, PR-ийн байдлаар тайлбарлагддаг, ашиг сонирхлын байдлаар тайлбарлагддаг болцоод байгаа үед яг одоо цаашдаа энэ магадгүй хуулийн ач холбогдол өнөөдөр харагдахгүй байсан ч гэсэн тодорхой хэд хэдэн бүрэн эрхийн хугацааны дараа энэ бол соёл болоод төлөвшил болоод илүү үр дүн харагдах байх гэж бодож байгаа. Энэ дээр яг одоо та маш товчхон мэдээлэл өгөөч гэж хэлмээр байна. Асуумаар байна. За, Тэмүүжин гишүүн. За би 3 өнцөг хэлье. За нэгдүгээрт нь бид бол тийм дарга шүтдэг, даргад эрх мэдэл төвлөрүүлдэг тийм соёл, тийм хандлага руу бүгд уралдчих. Яг үннийг хэлэхэд. Тэгээ сая улсын хурлын дарга буюу парламентын спикер 2 удаа унагсан шалтгаан ердөө энэ байна. Зүгээр улсын хурлын дарга хийгээд парламентын арчлыг манаа сууж явах ёстой хүн нь намын дарга болох гэж оролдоол нэг нь унж байгаа байхгүй юу? Нэг нь намын даргийнхаа хажууд бас нэг даргын сэтэр зүүх гээд улсын хурлын дарга болно гэж зүтгэсээр байгаад эцсэндээ дахиад унж байгаа байхгүй юу? Тэгэхээр парламентын спикер гэдэг бол эрх мэдлийн төвлөрөл даргын шуналгүй байх хэрэгтэй юм байна. Нэгдүгээрх нь ерөөс. Эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх биш, парламентын 126 гишүүнд эрх мэдлийг задлж өгч тэр хүмүүсийг мэтгэлцэж шийдвэр гаргаж энэ улс орны одоо хөгжлийн бодлогыг ярилцах боломжийг олгодог тийм хүн байх хэрэгтэй юм байна. Дээлээ нэмгэлж гишүүдийг ажилуулдаг хүн л спикер болох хэрэгтэй юм байна. Дээл давхарлж өмсөж өөрийгөө зузаалдаг биш. Нэгдүгээрх нь. За хоёрдугаарх нь чөлөөт дуу хоолой. 92 оны үндсэн хуулийн хамгийн чухал үзэл санаа чинь олон ургалч үзэл буюу иргэдийн дуу хоолой албан ёсны шийдвэр гаргадаг парламент дуурж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр цөөнхийгөө боомлдог, цөөнхийн дуу хоолойг олонхын талд орж хязгаарлах гэж оролддог биш. Мэдээж парламент бол олонхороо шийдвэр гаргадаг. Гэтэ тэр шийдвэрийн өмнө цөөнхөө сонсож чаддаг байх гэдэг бол парламентын гол мөн чанар. Тэгэхээр олонхийнхаа талд ороод
цөөнхийн хуулийг хилцүүлдэггүй, дуу хоолойг нь боомлдог, завсарлага авахаар зүгээр дээрэс нь хязгаар тавьж байгаад та нарт энэ л болно гэдэг нөгөө олонхийнхоо дур зоргоор ажилдаг биш. Зүгээр л чөлөөтөө яриулж, хилцүүлж, юу нь үнэн зөв болох тухай одоо энэ парламентын хилцүүлэг дотроо тэнцвэртэй тавьж байгаад дараа нь шийдвэрээ хэрсүү гаргадаг ийм парламентын боломжийг спикер л өгдөг юм байна. Тэгэхээр нэг талд ордог парламентын дарга байна гэдэг бол нийгмийн нөгөө талд байгаа шүүмжит өөр бодолтой тэр дуу хоолойг хязгаарлах гэдэг юм байна. Тэгэхээр энийг л үгүй хийх нэг чухал зарчим бол энэ хуулиар орж ирж байгаа. За гуравт нь одоо хамгийн чухал зүйл Монгол улсад намаасаа түтгэлцдэг эрх мэдэл ерөнхийлөгч байгаа. Монголын ард түмний эвд нэгдлийг хангадаг үндсэн хуулиараа. Гэтэл юу болж байгаа нөхөр улсын их хурлын дарга За нэмэлт 1 минут. Монгол улсын үндсэн хуулиараа улсын их хурлын дарга ерөнхийлөгчийг төр эзэгт оролдог. Гэтэл намаасаа түтгэлзээд ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болох ёстой тэр албан тушаалыг нэг намын дарга, нэг намын бүр намчин хүн хэрэгжүүлвэл Монгол улсад үндсэн хуулийн хямрал болно. Энэ үндсэн хуулийн хямралаас хамгаалах ганц арга зам бол парламентын дарга буюу улсын хурлын спикер өөрөө намжрахгүй улс төрийн намын одоо дотоод өрсөлдөөн болон намын үйл ажиллагаанаас ангид байх ёстой. Энэ бол Монгол улсын үндсэн хуулийн шаардлага юм бэл.